За AI-тай ярилцахдаа та аппликейшны яриа зэсийг сонгорж өөрийн төвшөнд таарсан тухайн сэдвийн дагуу ярилцж болно. Жишээ нь өөрийгөө танилцуулах гэсэн сэдв рүү орвол тухайн сэдвтэй уялдсан дүрм болон шинэ үгс байна. Та дүрм шинэ үгээ баттгаж үзсний дараа яриаг эхлүүлэх товчийг дарж тухайн сэдвийн хүрээнд ярилцах, яриагаа сайжруулах боломжтой. Мөн энгийн яриад товч дээр дарж өөрийн хүссэн сэдэв болон асуултаа асууж өдөр тутамдаа AI-тай ярилцах боломжтой. Жишээ нь record дээр дараад I go to school yesterday гэж хэлвэл таны яриаг AI маань сонсоод текст болгоод гаргаад ирнэ. Хэрэв та буруу дутвал AI маань буруу сонсож таны хэлэх гэсэн үгийг зөв гаргаж ирэхгүй байж магадгүй. Тийм учраас та аппликейшны дуудлага сайжруулах зэс рүү орж өөрийн дуудлагаа сайжруулах боломжтой. Мөн энэ дээр алдаагаа засаж бичиж илгээх боломжтой. За хэрнээ таны яриа зөв гарч ирсэн бол илгээх дээр дарна. AI маань таны хэлснийг сонсоод буруу байвал өөрийн зөвлөмж, саналыг өгч мөн танаас дахин асуулт асууж ярих сэтлэгт нь улам өдөөж өгдөг байгаа. Хэрэв та AI-ыг сонсож амжаагүй бол дахин сонсох товч дээр дарж дахин сонсох боломжтой. You went to school yesterday? That's great. What did you do at school? За мөн translate товч дээр дарвал монгол орчуулга нь гарч ирнэ. За таны хэлсэн үгийн хажууд анхаарлын тэмдэг байвал хэлсэн үг нь алдаатай байна гэсэн үг. Хэрвээ алдаагүй байх юм бол зөв ногоон тэмдэг гарч ирнэ. За үүн дээр дарвал дүрмийн болон дуудлагын тайлбар гарч ирнэ. За жишээ нь go гэдэг үгээр алдаа гарсан байна. Go нь өнгөрсөн цаг дээр went болж хувирдаг гэдгийг дүрмээр харуулсан байна. Ингэснээр та дүрмийн алдаа болон зөв тайлбарыг харах боломжтой. За дуудлага дээр дарвал таны дуудлагыг AI маань хэрхэн үнэлсэнийг тайлбар харуулна. Жишээ нь went гэдэг үгийг буруу дуудсан байна гэх мэт. Та аль нэг үгийг мэдэхгүй бол тухайн үгэн дээр дараад тайлбарыг нь харж болно. За жишээ нь yesterday гэдэг үгийг харъя. За тайлбар нь англи хэл дээр гарна. Ойлгохгүй байх юм бол translate дарж монгол тайлбарыг нь харах боломжтой. Мөн мэдэхгүй үгээ та шийдлэхийг хүсвэл edit дээр дарж шинэ үгийн сандаа нэмэх боломжтой байгаа. Та шинээр яриагаа эхлүүлэхийг хүсвэл delete товчон дээр дарж устгана. Мөн settings товч дээр дарж өөрийн төвшөнгөө сонгох боломжтой. Таны сонгосон төвшөнд тааруулж AI маань ярих нэ. За мөн хэл сонгох дарж Америк болон Англи аль нэгийг сонгох боломжтой. Дуу хоолойгоо сонгох дээр дарж өөрийнхөө хүссэн хоолойгоор ярилцах боломжтой. Мөн хурд болон хоолойныхоо темпийг тохируулж ярилцах боломжтой байх нэ. За энд хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Танд амжилт хүсье.